За орой мэндэ. За сая унтахгаа өвчижсэн. Бас энэ нөхөр яриад жоохон дургу үргэлээ. Тэ. Манай увсын нэг нөхөр байна. За нэг суглаа явуулаад байгаа манай галаа. Би 5 сая төгрөгийн суглаа авчиа. Хин энийх нь амьдрал штэ. Хөшөндөө наа суглаанаас 600 тааруулчих гэж байгаа байхгүй. Чи одоо ямар балаа гар вэ? Хөөе. За энэний өмнө над руу 100 саяар 2 хүн санал болгосон. Гала 100 сая өгчөө суглаа авчиа. Надад тааруулчихаа 600. Бас нэг хүн тэгж орж ирсэн 2 хүн. За нэг хүн 100 сая төгрөг парадо 150 өгчөө 600 өгшөндөө тааруулчих гээд. Та нар одоо ямар өлөн тийм байхгүй хөөе. Тэр цаад суглааныхаа ловер хэдэг аруудтайгаа очиж тийм яриараа. Энэ 600 бол тийм байхгүй. Өнөөдөр тэгдэг бол одоо би 3 4 хүнтэй ч юм уу 1 2 хүнтэй тохироод одоо дүүрч штэ суглаач. 400 сая гарцсан байгаа. Тэ? 20 мянгаар, 30 мянгаар, 50 мянгаар энэ хүмүүс суглаа аваад надаа итгээд 5 хүүхдэд буюу хийгээд ингээ шудраг авж байгаа суглааг дундуур нь орж ирээд энэ нөхдүүд ийм ярьж байна. Галаатаа тийм ярихгүй та нар. Тэ. Тийм ловер хийхгүй. Энэ 5 хүүхдэд буян болоод надад итгээд миний дагагч нар надад итгээд ингээд авч яхад хизээч тийм ловер явахгүй. Энэ суглаа яагаад явахгүй юм гэхэлэр үннээрээ явж байгаа болохоор удаж байгаа. Тэ. Би ийм лалрын саналуудыг хүлээж авахгүй болохоор удаж байгаа. Тэ. Та нар тэр ловерчтойгаа л тэр ловерээр галаатаа тийм ярихгүй. Тэгэхээр миний дагагч нар тийм ээ өчнөө хүмүүс хөөрхөн амт ингээл цалин буухлаар нэг 100 мянгад авчи, 200 мянгад авчи, 30 мянгад, 20 мянгад, 10 мянгад ингээл авж байгаа. Энэ олон хар мянган хүмүүсийн би итгэлийг би ус цацдаг хүн биш байхгүй юу? Тэгэхээр өөр нөхдүүдтэй очиж наа юм яриараа. Би унтахгаа өвчсөн гинт уур өрөөд, дургу өрөөд босчроод ингээд ярьж байгаа. Тэ. Ийм өлөн, ийм зилмөн, ийм хогийн байж болохгүй шүү. Тэ. Энэ 600-ын суглаа шударгаар явж байгаа болохоор ийм удаа явж байгаа. 20 30 мянга, 50 мянгаар 400 сая төгрөг гарцсан явж гэнэ гэхэлэр та нар бодоод үзээрэй. Утгаас зарахгүй нэр. Би тэгээ хагалгаанд ороод сүүлийн нэг сар ингээд бас энэ суулгаа олигтой ингээд лайвгээ бичлэгээгээд ингээд оруулсангүй аясаараа болчих واخ гээд одоо энэ 4 сарын 25 ингээд сонсчоод гачин муу банд нар орж ирж ийм санал тавьж байна. Тийм байхгүй. Би нөгөө суулаа уулж байгаа залуу хэлсэн. Одоо дүүрдэгч бай, дүүрдгүүч бай хүн шатдаг, тийм ээ? Бас ингээд 5-10 шатдаг, олдог амьдрал дээр янз байдаг. Тийм учраас дүүрсэн ч дүүрээгүй ч наа суулгаа одоо 4 сарын 25-нда явуулаа. Энэ олон хүний хүлээлтийг ингээд тайлъя. Азтай ондоотоо нь хожгоо гэд, тийм ээ? Тэгээ дундуур нь орж ирээд энийг 100 саяар 2 хүн мөнгө авуулсан. Зүгээр гараа. Надтай тийм ярихгүй. За 100 сая төгрөг өгөөд парадо 150 өгчээ. Надаа 600 тааруулчих гэсэн үнийг орж ирсэн. Тийм байхгүй. Маа шүү. Тэ. Сая нэг нөхөр увсын нөхөр орж ирсэн гадлаа өгшөө. Аль нь амьдралтай 5 сая төгрөгийг надад тааруулчих. Тэгээ 60 40-оор хуваач ч юм уу юу ч юм уу өлөө яриад. Зөв ажлын амьдраараа явста. Тэ. За тэгээд 4 сарын 25-нд энэ 600-ын суглаа үнэн шударгаар явуулнаа. Тэ. Та бүхэн надад итгэсэн. Би та бүхний итгэлийг алдахгүй. 20 сая төгрөг байранд нь оруулаад 5 дүүдээ байрыг аваад өгсөн. Одоо 30 сая төгрөг 5 дүүгийн 6 сая төгрөг хадгаламжинд нэгээд өгчээ. Элдэв шалтан юм яриад яваад байгаа нөхдүүд төр цаад лөөвчтэйгаа л тэр тохиролцоогоо хий. За ёо.
Галаатад юм ярихгүй шүү.